Багахан хугацаанд гэсэндээ ерөөхдөө гэрэл зурагчин одоо миний ертөнцөөр ерөөхдөө хамтдаа аялцгаая. Гэрэл зургийн анхны багш Туяа гэдэг хүн байдаг. Тэгээд дээрэс нь яг маа тэр нөө төвийн багш Дууя гэдэг багш л энэ хоёр багш л нөө яг үнэлэх эрчимтэй яг нөгөө гэрэл зураг болоод тэр нөгөө зураглаачийн юугаар бол явуулахыг бол бүр тууштай ятгаж исэн. Тэгээд би өөр яг ингээд тухайн үедээ ингээд би барилгын инженер зүгээр энэ хобби маягаар явна гэж ингэж байгаа. Тэгэл ерөөсөө яг мэдээж хүний яг нөгөө хувь тавилан одоо эргээ бодлоор тэ яг л явах ёстой замаараа гэдэг шиг яг тэ өөр би л яг л зурагчны энэ юугаараа л явах хэрэгтэй байсан юм байна. Ерөөдөө хүнээс зөвшөөрөлтэй зургийг авах хэрэгтэй. Тэгээд дээрээс нь энэ Монголд бас төдийл бас маа гэрэл зурагчаа сонирхож авахгүйгаа нэг цоврал гэрэл зураг гэдэг юмыг төлхөө авч байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр яг нэг хүний амьдралын ерөнхийдөө одоо харуулж зураг авдаг. Түүхийн голлож зураг авдаг. Тэгэх юм бол ерөнхийдөө яг аль талаасаа ч ямар ч асуудал байхгүй. Ер нь бол жил болгон би жишээ нь хурдан морины уралдаан дээр зураг авдаг. Гэтэ маа их зурагчд бол зөвхөн нөгөө ихний 5 байрны тэр нэг телевиз гэсэн ялгаагүй шүү дээ. Ихний 5 байр барайнд орж байгаа л тэндээс авдаг. Би бол шинэ сүүлийн яг үнэхээр 10 жил тийм зураг авсан байна. Сүүлийн 6-7 жил нь яг тэр нөгөө морь барайн дээрх тэр үйл явдлыг авсан байгаа. Тэгээд авахтаа ерөнхийдөө хамгийн амар нөгөө та хэд мэдэх нөгөө соёлынгийн тоос гэж хүмүүс их улаардаг монголчуудын мухар сүсгийн юмнууд байдаг. Яг тэр хэсгийг ерөнхийдөө их голдож ерөнхийдөө авдаг. Тэр зургийг бол авч яхад бол яг тэгжсэн байхгүй хүмүүс ингээл орлол чи ямар хүний мод дуртай энэ чи ингээ хүний зургийг аваад л юм. Яагаад би хүний мод дуртай гэж те. Би энэ асуудлыг та хэдийн буруутай үйлдэлээс болоод энэ хүүхэд унаад ухаан алдаад ингэж юм. Би энийг гэрэл зургаар дамжуулаад ингээд цааш нь хүмүүс асуудал ийм байна гэдэг юм би үзүүлэх гэж байгаа. Түүнээс би энийг модонд оруулж аваагүй. Дараа нь нэг ингээд ярих нэг одоо магадгүй миний энэ ярьсан яриан дээр тэр зургийг тавих юм бол магадгүй нэг амар ойлгомжтой болно тий. Зүгээр ингээд нэг 1000 ингээд ярихаас барыг нэг үз гэдэг шиг ерөнхийдөө зургаараа л тэгээд дээрсэн зураг нь өөрөө хүчтэй сайн зураг байх юм бол тэр яваад. Зурагчин хүний яг хамгийн эхлээд ерөнхийдөө бодохтой энэ толгой дотор нь юу байна гэдэг нь бол номер 1-т. Тэгээд дараа нь яг зураг аваад ингэхдээ тэр нөгөө нүдтэй нүдэрээ юу харж байна би юу үзүүлэх үү гэдэг. За тэгээд дээрээс нь тэрнээс хойш одоо бараг 3 4 5 ч юм уу нэлээд хоошоо бол тэр техникийн юм байх хэрэгтэй гэж миний хувьд бол боддог. Тэгээ ер нь бол яг гэрэл зурагчин хүн бол яг техник хэрэгсэл нэг камертай эсвэл нэг амар том дурантай болчлоо гэд одоо сайн зурагчин сайн зураг бол авахгүй. Тэгээд ер нь бол хотоор хөдөө бодомж тий бодомж талбайгаараа ерөөхдөө маш сайн явах хэрэгтэй, явж сайн алхах хэрэгтэй. Хэрвээ сэдв санаа олохгүй байгаа бол бодомж талбайгаар алхаж явж байхдаа магадгүй яг зураг авч явж байхдаа тэндээс бас санаа олоод хэрэгээ өргөжүүлж авах тийм тохиолдлууд ерөөхдөө байдаг. Би бас гэрэл зураг авах яжгаар хуучны аппаратаар цуглуулдаг. Тэгээд яг энэ хэсэг бол яг миний яг суудаг хэсэг байна. Цуглуулгын аппаратууд бас дээрээс нь гэрэл зурагтай холбоотой ном тохиомол. Тэгээд
ерөөдөө гол одоо бол орчин үед бол ерөөсөө гол хэрэгсэл ерөөдөө болцсон байгаа. Зураг авлаа бүх юм дижитал болцсон учраас зураг компьютер дээр хуулна. Нэг жоохон янзлан тэгэл ерөөдөө жоохон архивлах, хадгалах процесс маань энэ дээр яв. Тэгээд хуучны аппарат цуглуулдаг гэсэн би яг анх ер нь яг гэрэл зураг авч эхлэв. Яг нөгөө механик аппарат хэрэгсэл ерөөдөө амар ерөөдөө сонирхолтой байсан. Тэгээд хамгийн анхны аппарат маань би энийг нэг ангийнхаа хүүхдээс авч ирсэн. Тэгээд ерөөхдөө яг нэг анхны аппарат нь өөрөө нэг юм хэлбэр хэмжээ юмнууд нь яг нэг юм байсан болоос тэр модель тэрнээс хойш одоо баг 12 3 жил цуглуулж байна. Одоо миний аппарат ерөөхдөө нэг 80 90-д хавцаа болцсон байгаа. Одоо бол ерөнхийдөө би нөгөө кинон дээр гардаг штэ нэ фотокор гэдэг толгой дээгүүрээ нөмөрдөг нэг юм модон хайрцаг нэг аппарат гэдэг. Тэрийг л ерөнхийдөө авчвал за тэгэл ер нь цуглуулгаа жоохон одоо болнол гизэн байгаа. Гэхдээ яг бас ингээл өөр цуглуулганд байхгүй ч тийм аппарат юм гараал ирэх юм бол тэгэл авнаа гээл тэгэл цуглуулганд авчихна. Тэр нь гэрэл зурагчийн үний жаргал болоод ирэхлээр юу л да одоо яг өөрийнхөө яг нөгөө хүсэж исэн зураг юм уу те төлөвлөөд хүсэж исэн за магадгүй зарим тохиолдолд жоохон хувь нь санаандгүй ч юм уу те зураг авцсан болоо тэр бол дараа нь зураг ингээ компьютер дээрээ ирээд ингээ үзэхлээр бүр ингээ цаанаасаа ингээ те энийг би одоо дарцсан юм бах та төрөний миний ярьдаг те дүнжин гарын тэр зурагнууд яг тэр үйл явдал болоод өнгөрж байгаа тэр процесс донд л зураг аваад үлдээ дараа нь тэрийг ингээд яг гэрэл зураг талаас нь айгүй сайн өгүүлэмжтэй, айгүй сайн гэрэл зурагтай тийм зураг авчихлаа тэрийг дараа нь ингээд бүр ингээд яах учраа олохгүй ингээд хэсэг тэгж явдаг ш. Тэгэл ахаал ханахгүй ингээд ахаал би нэг ахаал тэрнээс илүүг авна гэж ингэж явсараа гал тэгэл ерөн зурагчны жаргал бол ерөөсө дуусшгүй, дундршгүй тэгэл ерөөсө яваалаа, аваалаа. Мэдээж гэрэл зураг бол мэдээж үнцэнтэй.